байгаа. Тэгэхээр хүмүүн үрсүү тэр чин сэтгэлийн хайр болсон сүнсглийн хайрыг тэгж ариунтайгүр олж чадахгүй байна. Мэдэрч чадахгүй байна. Түүнтэйгээ холбогдож чадахгүй байгаагаас улбаалж энэ цаг мөчлөгт энэ сүнсглийн хайруудад ариунтайгүр үүсэхгүй байгаа юм. Уурлаа тэгээд одоо өмнөх амьдралдаа бие биентэйгээ учирж исэн хүмүүс энэ насандаа сүнсээрээ бие бинийгээ таньна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өмнөх амьдралдаа дурлалцж исэн хүнтэйгээ энэ насандаа дурлалцж иж бид нар тэрийг хайр гэж бодох юм уу? Аггүй. Урдын төрөл үеийг хэлдэг. Хүмүүнийг хайрлж байсан байж болно. Тэгтэн энэ цаг мөчлөгдөр тэр хайрлах үйл хэрэг нь өөр байж болно шүү дээ. Тэгэхээр миний өвгөн миний ярьсан хоёр яриаг л хооронд нь холиол тунгаагаад байна да. Нэг нь урдын төрөлдөө таньдаг ахан дүү садан төрөл танин мэддэг байсан андгаа тангарагтай учран зологож хайрлан дурлаж байсан ямар ч өчиг төөрөгтэй үрсүүдүүд байж болно. Тэр нь энэ цаг мөчлөгт нэгэн үр өнөөх үртэйгээ учран золголдож шинжих ямар ч хайр байхгүйгээр шинжих. Өдгөөгийн хөөрөд байгаа үг маний хөөрөд байгаа бол сүнсглийн хайрын тухай сонирхохын тухай хөөрөд. Тэгэхээр энэ бол тэр сүнсгэл өөрөө энэ туулан амьдралдаа буюу энэ цаг мөчлөг энэ төрөл үе хэлдэг. Хайрлал дурлах тэр өнөөх хамтдаа байгаа ёстойгоо ямар нэгэн өчиг төөрөгтэй үрсийн тухай буюу энэ дунд хайр байгаа үрсийн тухай хөөрөд байгаа. Тунгаалаа бурлаа. Тэгэхээр энэ урдын төрөлдөн эдгээр өнөөх хайр дурлалаар нэгэн нэгээ сонирхох байгаа үрсүүдүүд бол урд төрөлдөө ямар нэг хатан ноён үрсүүдүүд болоод энэ цаг мөчлөгдөн учран дахин хатан ноён болох хөв тохиолтой. Эсвэл урд төрөлдөө өөрөөр хатад ноёд үрсүүдүүдийн хатан ноёдууд байгаад энэ цаг мөчлөгт хатан ноён болох хөв тохиолтой үрсүүдүүд мөн байж байдаг. Буюу Өрс таадын тэр заяаны хань хэмээн хайдаг үйл хэргийн учиг тайлал болвол энэ үрсийн хоорондын сүнсгэлүүдийн дотор ямар андгаа тангараг хэлцэл байгаа вэ хэмэдгийг нь олон таньж мэдснээр тэр хүмүүн үр заяаны хань нь мөн үү биш үү хэмэдгийг айлдаж байгаа юм. Заяаны хань биш энэ цаг мөчлөгдөр учрах тавлинтай үрсүүдүүд хэмээж байдаг. Хайрлалцах ёстой. Тэгтээ эсвэл дурлалцах ёстой. Тэгтээ хамтдаа амьдрах хөв тохиолог үрсүүдүүд. Энэ хүмүүний заяаны хань эсвэл цаг мөчлөгийг хамтдаа туулан ханилах эсвэл хоорондоо өнөх үерхэн дасан нөхөрлөх үйл хэргүүдийг өрнөө нэмээдгүүдийн цаана дандаа энэ сүнснүүдийн хоорондын холбоосын үйл хэргүүдүүд байж байдаг. Хоёр сүнс хоорондоо энэ цаг мөчлөгт амьдрах, нэгэн нэгийг нь түшиглэх, нэгэн нэгийг нь тэр дамниж, Тэнгэрийн ёсоор
хоёр удам нь хоорондоо ураг барилдсан байх юм болвол энэ заяаны ханиуд үүснэ. Буюу тэр хоёр заяаны ханиуд болох үрсийн экстедс өвгдүүд нь дээд тэнгэртэй хэлцэж энэ хоёр үрийг энэ цаг мөчлөгт хооронд нь учруулад хань ижил хатан ноён хүмүүн болгож амьдруулж нэгэн өрх бүлийг төшүүлье хэмээхийг энэ тэнгэрт байгаа экстедсүүд хоорондоо хэлцлийг бий болгож зөвшөөрсөн байх ёстой. Нэг л нь бол үрс цаадын сүнсэглүү тэнгэрт байхдаа сүүгэн тавьчихад буугаад ирдэг эмэж болно. Тэгтэн энэ бүх үрсүүдүүд сүүгэн тавьдаг учигтай бол биш. Зарим үрс нь заяаны ханиуд болохгүй. Зөвхөн хайрлалцах эсвэл хатан ноён буюу өн цагийнхаар тэр эхнэр нөхөр болоод нэгэн өргөн голомтонд хэсэг байж байгаад өр удмын үрсүүдүүдийг мэндэлүүлээд хоёр тийшгийн холдогч хөв тохиолдолтой үрсүүдүүд байгаа. Энэ нь юу вэ хэмэвэл хоёр удмын экстедсүүд хоорондоо ураг барилдалгүй хоорондоо зөвхөн хэлэлцээр өрнөсөн байна. Энэ үйл хэрэг тэнгэрт их арвин болж байгаа өн цагт. Яагаад хэмэвэл аль нэгэн удмын үрсүүдүүдийг хүчин чадал муудах, цусан хүчгүүдэх, ясан хэврэгших буюу удмын үрсүүдүүдийг хүчин чадал муудан эхлэх үехэд тэр удамд ямарваа нэгэн өөр илүү хөв тохиолдолтой удамтайгаа өгөө авааныхаа дэнчин бариж эсвэл үйл хэргийнхээ дэнчин тохируулж эсвэл хоёр удам хоорондоо хэлэлцэл зөвшөлдсөл ямарваа нэгэн андгайдуудыг буулгалж тэр ураг удмыг манай удмын энэ ноён танаа удмын энэ хатан үр хоёр учирж хоорондоо хатан ноён болцгооё. Тэгж дундаас нь ийм үрийг мэндэлүүлье. Эсвэл үрийг мэндэлүүлэхгүйгээр зөвхөн дурлалцуулъя. Тэгснээр энэ манай удмын энэ хатан үрд эсвэл манай удмын энэ ноён үрд маань ямарваа нэгэн ийм үйл хэргүүдийг нь заан сургаж эсвэл ийм муу авир харин шингуудыг нь засан залж ийм үйл хэргүүдийг нь даан дүүргэж хамгаалж ийм цаг мөчлөгт энэ нүрийн хажуу дэргэд байж ийм үйл хэргүүдийг өрнөн дүүргээрээ хэмээн удмын экстедсүүд хоорондоо хэлцлийг буулгадаг. Энд бас нэг үйл хэрэг байна. Сүнсэглүүд хоорондоо хайр дурлалын холбоосоор холбогдоод ямарваа нэгэн үйл хэргийг өрнөн дүүргээд хоёр тийш салах тохиолдолтой үрсүүдүүд мөн энэ сүнсэглүүдийн хоорондох хэлэлцээр дотор байж байгаа. Өдгөөгийн үрс таадын хайр дурлал үнцэнтэй биш сул болоод байгаагийн шалтгаан бол энэ. Үрсүүд хоорондоо нэгэнтэйгээ учран золголдож ямарваа нэгэн үйл хэргүүдийг өрнөн дүүрг хов тохиолыг бүрдүүлж чадахгүй байгаа учраас тэдгээр үрсийг
хайр дурлалын мөчиг холбоосоор холбуулж энэ ямарваа нэгэн өрнөн нүүргэх үчигт сүнсэглийнх нь үйлсүүдийг даалгавар зарилгуудыг нь гүйцэлдүүлж өгөж байгаа хэл тохиолдлууд байгаа. Тэгэхээр үрс та тунгаахал вах. Ийм хатантай учраас, ийм ноёнтой учраас өдгөө эргэн нийлээгүйг шалтгаан маань энэ юм байна да хэмээн нунгаах баг. Тэгтэл бүх учрал тохиолдлууд ийм байдаггүй. Зарим үрсүүдүүд болвол заяаны ханигаан голоод гомдоогоод хаянгээс нь тохиолдож байж байдаг. Таниагүй мэдээгүйгээс нь улбаалаад заяаны ханиудаа өөрийн арга биеийн тавьчих, суралцах, даван туулах, танин мэдэх үйл хэргүүдүүд эсвэл буруу цаг мөчөлгөөрөө сэтгэл хөдлөлөн гаргалснаас улбаалж заяаны ханиудыгаа хүртэл орхин одуулж, мордуулж байгаа тохиолдож байгаа. Тэгэхээр энэ сүнсний хоорондын хэлэлцээр хэлцэл холбоосууд дотор үрс таадыг хөөрөөд байгаа энэ хайрлах, дурлах, ханилах, дасах, ижилсэх бүхий л үйл хэргүүдүүд хөглөгдөн шогшдог. Тунгаалаа. Үрс таад нэгэн нэгийгэн энэ сонирхож байгаа, хайр дурлалаараа сонирхож байгаа тэр үйл хэрэг бол сүнсэглүүд хоорондоо энэ холбоосыг гаргаж эхэлж байж байдаг буюу энэ яасан аятаа сайхан хатан бэ, энэ яасан сайхан аятаа сайхан ноён бэ хэмээдгийг шинжин харж эхэлдэг. Тэгэхээр энэ сонирхох хэмээдэг үе хэл болвол нэг хэлнэ. Сүнсэглийнхэн учиг улбаг зөв танин олохгүй болвол өнөг хайр дурлалын холбоогүйгээр учрах буюу энэ цаг мөчлөгтөн танилуд байх ёстой үрсүүдүүд энэ яасан сайхан хатан бэ, энэ яасан сайхан ноён бэ хэмээгээд хайр дурлалын тэр шунам хайрах үйл хэргээр хөглөгдөн шогшиж болохгүй юм байна. Өдгөө энэ цаг мөчлөгт бол энэ үйл хэрэг эхэрвэн болж байгаа. Буруу сонирхох үйл хэрэг бий болж байна. Өдгөө дүрс цаад хөөр хэмээх зэгсэн байгаа да. Удаах амьдрал, удаах хатан ноён, өргөн голомтоо хатан ноён хоёрын хоорондын харилцаанаас гаднах гутаагч хүмүүний харилцаа хийгээд. Эдгээр үйл хэргүүд нь юу вэ хэмэвэл тэр сүнсэглэн буруу сэрээсний улмаас эсвэл сүнсэглийнхэн айлдж байгааг нь аргын махан бин буруугаар танин мэдсэний улбаагаас энэ хайр дурлал энэ үйл хэрэг юм байна хэмээгээд би чамайг сонирхоод байна, би чамайг тэр шохоорхоод байна, би чамайг сэтгэл дотроо тэгээд байна, чи миний бодол дотор оршоод байна хэмээдэг үйл хэргүүдийг айлдалдаг. Чин хайр үүсэн бий болгоход хоёр үрийн сүнсгэл хоёулаа нэгэн нэгийгэн их хүчтэйгээр хайрлан эмэрж холбогдож мэдэрж нэгэн нэгнийх
цул болж нэгдэн өгдөг. Хайр үүсэх орон зай бол сүнс амьрлах орон зай болдог. Тэгтэл үрс энэ хайрын утга учиг, хайрын мөн чанар, хайрын тэр хүчрхэг холбоосыг өдгөө цагт тэр дурлал, сонирхол, сүнсэглийн бусад холбоосуудаа энэ холбоос руугаа холбон авчиж өгчхөд байна. Түүнээс л улбаалаад өнөг явдалтай хатан явдалтай ноён хүмүүн хэмээдэг алдар цолууд үүсэж байгаа юм биш үү? Бас нэг ухаан байгаа энэ сонирхох үе хэл дотор. Өрсийн сүнсгэл сэрнэ баг хэмээрээ сэрчигсэн. Тэгсэн атла аргын махан биетэйгээ холбоос их аримтайгүр өрнөн бий болгодог. Заавал далд ертөнцтэй холбогдсон өр бүхэн үүнийг өрнөөдөггүй шүү дээ. Ямарваа нэгэн өөр шашин шүтлэг, зан үйл, мөргөл, номнолыг шүтдэг байсан үрсийн сүнсэж их баг хэмээр сэрсэн л баг. Ямар шашин шүтлгийг шүтдэггүй байсан ч хүмүүний сүнсгэл сэрээтгэн байх боломжтой. Тэгэхээр тэр сэрсэн байгаа сүнсгэл нь аргийнхаа махан биерүүгэн айлдж байгаа айлдал нь их буруугаараа хөргөн аваачаад буюу мэдээллийг аргын махан бие нь хүлээн аваад буруугаар тоцох тохиолдлууд байна. Их дурламттай хүмүүс байдаг шүү дээ. Бэнүр дурлаад. Би тэрүр дурлаад. Би сэтгэлгүй болоо сэтгэлийн жолоогон алдалаад хийгээд. Их дурламттай хүмүүс үрсүүдүүд байдаг. Тэр үрсүүдийн сүнсгэл нь сэрээтэй тэгсэн атлан энэ аргынхаа махан биерүүг энэ хүмүүний сүнсгэлтэй ямарваа нэгэн учиг холбоотой шүү хэмээх холбоосыг мэдрүүлж багтана. Түүнийг буруугаар шинжин авах тохиолдлууд байгаа. Өрс таадын айлддгээр тэр андуурсан дурлал болдог да. Тэгэхээр энэ сонирхох үйл хэрэг бол сүнсгэл өөрийгөө илэрхийлэх үе хэл болдог. Болохтой үрдээр хөөрсөн өнөختөр 5 мэдрэхүүгээр чинь дамнуулж тэр үртэй учраач хэмээдгээ эсвэл учрын холбогдож ямарваа нэгэн холбоосыг танин мэдээч хэмээдгийг мэдрүүлдэг. Тэр нь хэрэгдэг вэ хэмэвэл тэр үрийн шогшиж байсан дүр төрхийг дахин харуулн оюун бодол дотор нь тунгаалгаад эсвэл хөөрөж байсан үг аялгүй хөг авайг нь сонирдон дахин давтан автуулан сонирдогдуулаад л эсвэл үнэрийн дахин үнэрдэг юмсан хэмээн шунан дурлал нь хоншоортон сэртэгнүүлээд л 5 мэдрэхүүд дээр нь өнөөгтөр сүнсгэл тэр үртэй ямарваа нэгэн байдлаар холбоостой шүү дээ, хоорондоо холбогдож үйл хэрэг өрнөх ёстой шүү дээ хэмээдэг айлдж байж байдаг. Орлааныг асуулт байна. Та Заяанны тухай хэлсэн шүү дээ. Заяаны нэг байх уу? Одоо өмнөх хөрөлдөөнүүд дээр ярьж исэн хайр бол бүтэн байна. За үнчин хайр байна. За мэдээд сүргийн хайр байна гэд 3 төрөлтэй байна гэсэн.
Тэгэхээр жишээ нь одоо нэг ноён тэр 3 гартан байлаа гэхэд одоо яах вэ? За энэ гэхдээ яг нэг байд юм болов уу? Эсвэл бол зүгээр одоо нөгөө сүнслэлээр очих ёстой хүмүүс уучраад сурах ёстой юмаа сураад тэгээд за энэ дээр очих ёстой юм болов уу? Ер нь яадаг юм болоо боорлаа яг хүмүүнд одоо яг нэг хүнд нэг заяаны хань байх уу? Харин л дээ. Хэдүүл заяаны ханыхаа тухай ард түмнийг хөөрье. Энэ үйл хэргийн тухай заавал хөөрөх ёстой. Жаа. Өөрөөс та сонирхлыг хайр дурлал та эндүүрж байсан тохиолдлууд байна. Уурлаа би танд айгүй сони юм ярих уу? Гэхдээ би айгүй товчхон ярина за. Нөгөө нэг ингэсэн байхгүй юу? Төмөн сонирдож явах юм. Болох бах уу? Энэ айгүй олон түгээмэл хүмүүс тохиолддог. Хүмүүсээс айгүй халтаа гаргадаг байх гэж бодож байна. Өрн ингээд нөгөө нэг хүмүүнтэй ингээд танилцаад тэгэнгүүт ингээд тэр хүнийг айгүйх ингээд бодоод санаад ингээд тэр хүнтэй л ойрхон ингээд баймаар санагдаад гэхдээ өрн бол одоо ингээд найз залуутай хүн шүү дээ. Тийм байхад ингээд өөрөө ирэхгүй ингээд маш ихээр ингээд татагдаад тэгээд өрийнх нь нэг таньдаг зайраа ах байдیں۔ Тэр хүмүүндээ ингээд хэлж байгаа юм л та ингээд арай илүү туршлагатай настай хүн учраас дүүн одоо ингээд байна. Гэхдээ энэ нэг бол ингээд болохгүй гэдгийг мэдэж гин. Гэхдээ яг яагаа ингээд татагдаад яг юу болоод байгааг би ингээд үнэхээр мэдэхгүй байна гэх ингээд сэтгэлээ уудлаад яриад тэгсэн чинь зайраа ах маа надад тэгж хэлсэн байхгүй юу? Миний дүү сүнсээ ингээд сэрэх хэрэгтэй, сүнсээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол чи наадхныхаа учрын явдлыг ингээд тайлж олноо. Тэрнээс нааш янз бүрийн үйлдэл битгий хийгээрээ, наад бодол сэтгэлээ битгий хариуцуулаарай. Гэхдээ нөгөө талдаа бас та хоёр ингээд заяаны ханиуд ч юм уу хайр дурлал үүсэх боломжтой хүмүүс байж магадгүй. Ахын тэрийг бол үүсэхгүй. Гэхдээ юуны түрүүнд эхлээд сүнсээ хөгжүүлээрээ, сүнсээ танаараа, сүнснээсээ мэдээлэл татаарай гэж хэлжсэн. Таны яриатай бас аягүй сайн нийцж гин гэж бодож гин боорлаа. Зөв үү? Зөв. За гэлээ. Өдгөө бол энэ тохиолдлуудыг хариун бай шүү дээ. Далд ертөнцтэй холбогдсон эхлэж байгаа үрсүүдүүд ийм баг тохиолдлуудад байдаг. Ямар нэгэн хүмүүн үрсүүд мэлмэнд нь гойд үзэгдээд л эсвэл өнөختөр үрсүүд үүнийг тайлахад бас нэг тайлдаг үйл хэрэг болвол тайлан айлддаг үйл хэрэг юу хэмэв хүчрхэг эрчимтэй үрсүүдүүд хүмүүн үрсийг татдгаа хэмэдэг бас нэг муухар тайлал байдаг. Буруу тайлал энэ. Тэр хүмүүн үрсийн хооронд ямарваа нэгэн сүнсглийн андууд, урд төрлийн учир холбоосууд, андгаа тангаргуудууд, анд найз нөхдүүд, ахын дүү, садан нүрлүүдүүд юу ч байсан байж болно шүү дээ. Түүнийг сүнсгэл нь аргынхаа махан биеинд айлдж байгаа үйл хэргийг нь аргын махан биеэс биеийн сүнсгэл биеэсэн мэдээллийг их багаар татан авж байгаа энэ тохиолдлын үрсүүдүүдэд энэ төөрөгдлүүд асар хариун байна. Тэгэхээр энэ үйл хэрэг юуг айлдж байна вэ хэмэвэл хариурд айлдан зүйлсэн үрийн зөв. Сүнсгэлчин энэ үрийн сүнсгэлд ямар өчиг холбогдолтой болохыг нь ол. Заавал ол. Тэгж байж энэ яагаад тэгж хүчтэйгүүрээ татагдаад байгаа хэмэдгийг чи өрчи олох. Тэгтэл зарим үрсийн сул тал байдаг. Дурламтгай. Тэр дурламтгай зан чанараар нь ингэн шогшуулж сүнсгэл нь өөрөн үйл хэргийн өрнөн дүүргэх эсвэл эцэг өвгдүүд нь тэр дурламтгай зан чанарыг нь ашиглаж сүнсгэлийнх нь үйл хэргэнд дэм болох далд ертөнцийн үйлсүүдээр дэм болох үрсүүдтэй учруулах тохиолдлууд мөн байж байдаг.
Тэнгэрийн санаа агуу юм аа тийм ээ Бурла. Яг л юу яах вэ? Яг тэгэхээр энэ сонирхох үе хэллийг өрсөд зөв тунгаахгүй бол мордхийн хазгай болж эхлэл буруугаас улбаалж их олон хайр дурлал холбоос үерхэл нөхөрлүүд хэмээгээд байгаа үйл хэргүүдүүд буруугаар хүрэн өжигдөг. Мөн өрсөд энэ хүмүүнтэй ямар үйл хэргээр холбогдож байгаа сүнсгэл маань ямар холбогдолтой юм болоо хэмэдэг мэдрээд сурчих юм болвол заяаны ханю ханлан эжилэг хүмүүн дасан нурлах хүмүүн андууд ба хэмүү танилуд ба хэмүү хэмээдгүүд хооронд нь ялгаад өчиг үйл хэргийг нь олоод сурчигдаг. Өрсөд энэ сонирхох үйл хэргийг бурууд бий болгосноос улбаалж өнчин хайр тэрээсүүл ямарваа нэгэн ойр ганцаар хөрөлгүй алсаас хайрлах хайруудыг их хэрвэн тагвар өн цагт бий болгож байгаа. Сайхан зүстэй, сайхан урдуутай, сайхан үйлдэл хөдлөлтэй юм байна, махан биетэй юм байна, ур чадвартай юм байна хэмээгээд тэдгээрийнхэн төлөө тэр сонирхон шохоорхох үйл хэргүүдийг их хэрвэн тагвар бий болголоод байгаа. Тэгэхээр хайр сонирхох хоёрын ялгаа болов их том ууг хүмүүн яг тэр сүнсэглэрийн холбоотой хайрыг үүсгэн бий болгох учигтай үрсийг сонирхох энэ үе хэл дээр яаж хэрхэн ялгаж мэдрэх ёстой вэ хэмэвэл сүнсгэл өөрийн их гүн хүчээр аргийнхаа махан бидэнд маш хүчрэх давтамжийг өгж байж байдаг. Энэ давтамж нь эл үзэгдэх давтамж байж болдог, далд ухамсарын давтамж байж болдог. Сүнсэглүүд хэрэгтэй вэ хэмээвэл илүүтэйгүрэнд тэр үрсэн хамгийн сэтгэлд нь дотн мэдрэмжийг хамгийн дэргэнд үүсгэн бий болгодог. Хайр дурлалаар холбогдох үрсүүд хамгийн дэргэнд дотн мэдрэмж байж байдаг. Удаагт нь болвол тэдгээр үрсийн ямар ч үйл хэргүүдийг сонирдож, айлдаж, мэдэрч, харан шинжиж байхад хүлээгээд л авчихдаг. Удаах үйл хэрэг нь сэтгэлийн гүн угаас булиглдаг. Дурлсан, сонирхсон үрсүүдүүд болвол тэхгүй. Хайрыг үүсгэж байгаа тун хүчтэй холбоос энэ үе хэл үүсэн бий болдог. Сонирхож байгаа буюу заяаны ханууд өштөгсөн атлаг хайрлалцах өчиг холбогдолтой үрсүүдүүд байгаа. Хайрлалцах өчиг холбогдолтой үрсүүдүүд болвол энэ үйл хэргийг буюу сонирхох үе хэлд хэрхэн мэдрэгддэг вэ хэмэвэл баясал төрдөг. Хүмүүс ямарваа нэгэн эдэн хайж байгаад олж байгаа мэт эсвэл ямарваа нэгэн эхүү өчиг холбогдолтой нөмөр нөөлгийг мэдэрж байгаа мэт мэдрэмжүүдийг авдаг. Хайрыг үүсгэх үрсүүдүүд болвол тэргүүн хэв хэлэндээ бол энэ дотроос нь эхлэн тэр мэдрэмжүүд нь аажмаараа гаран ирдэг. Хайрыг үүсгэж байгаа. Тэгтэл
Өнөөдөр сонирхол шохорхлын үйл хэрэгүүд нь бол гаднаасаа эхэлн дотогшоогоо болдог. Харин шинжэдэлгүй амин сайхан юм байна, сайхан үйл хэрэг дүртэй юм байна нэмэг ингэн мэдэрдэг. Тэгэн баясаад л ингэн энэгээдэл хөөрөн хөхрөөдөл айл аяглуудад эхэрвэн тагвар болдог. Тэгтээ сэтгэлийн дотоод гүн мэдрэмжинд ямар ч хөдлөл байдаггүй. Хайрын үрсүүдүүд бол дотороос нь болиглож мэдрэгддэг буюу гүнээс нь гарan ирдэг. Тэр мэдрэмжүүд гадна байдаг л өрөө байна да хэмээг ингэ шинжил актер баясан хөөрөхгүй байж болдог. Тэгтээ сэтгэлийг нь гүндэн их амар амгалан мэдэрч эхэлдэг. Жадунга. Тунгалаа бол. Жадгул. Сонирхох энэ үеийг хэлэн тухай миний үр сайтар тунгаагаарай. Хайр дурлал үүсэн бий болгон эхлэл бол сонирхол байж байдаг. Технэн зөв сонирхох, буруу сонирхох үйл хэрэгүүдийг ялгаж салгахын том дэнс бол хүмүүний зам мэдрэмжинд улбаатай байдаг шүү. Тунгалаа. Буурлаа юм асууж болох уу? Жи. За өөрсдөө одоо шинжиж дийлэмгүй болвол одоо далдын өвдөстэй, бэлэг талтай одоо үйл хэрэг нь өрнөдөг хүмүүнүүдээс жишээ нь одоо тантай золгоод энэ үйл хэрэгээ мэдэж болох уу? Мэдэх боломжтой юу? Босод үрсээс энэ үйл хэргийг асан сурж мэдэж болвол болно. Тэгтээ хүмүүний хайрын үйл хэргийг илүүтэйгүүрээ хүмүүн өөрөн олох нь хамгийн бат бөх байдаг. Хүмүүн өөрөн өөрийгөө дэнслэн шүүж, өөрөн өөртөн учиг улбаагаа буулгаж, учиг үннийг нь олж чадах юм бол хамгийн зөв хариулт нь болно. 5 үр дээр хүрэн очие, 5 үрээс нь 3 нь зөв байна. Заяаны ханчин мөн 2 нь биш вэ нэмэх юм бол яах? Олонхоо тахна. Энэ бол байж болохгүй үйл хэрэг шүү дээ. Өвгөн мань бол үрсэд энэ үржиний заяаны хан мөн байна биш вэ хэмээх үгсийг унахаас илүүтэйгүүрээ та хоёрын хоорондын сүнсгэл ийм холбоотой хэмээн айлдж өгөх юм бол илүүтэйгүүрэн онхоор байдаг. Уурлаа, буурлаа, тунгаалаа. Дахиад нэг асуулт өршөөгөөрэй. Одоо өрн энчэнэ тэр хүндээ айгүйх татагдаад за энэ хүн миний заяаны ань муу юм байна гэд тунгаагаад идэг. Гэвч нөгөө талаас нөгөө нэг одоо эрэгтэй хүн маань тийм мэдрэмжгүй байгаад байвал яг уу яг би үнэхээр би нэгэ хайртай гэд энэ миний хайр муу гэд тэр нь одоо тохиолдлоор мөн байлаа гэхэд хоёр хүнд яг адилхан мэдрэгдэх үү? Яг л адил мэдрэгдэх ёстой. Адил мэдрэгдэхгүй байж байгаад айжимдан анзаарн шинжих тохиолдлууд байж байдаг. Гэхдээ тунцоо. Тэгтэн заяаны ханууд бол нэг нэгийг нь тэгж удаанаар тарчлаадаггүй. Хоёр сүнс хоорондоо нэг нэгийг нь таних холбогдож байгаа учраас хоорондын холбоос хоёр талаас зэрэг хүчтэй байх ёстой. Өнчин хайр шиг хайр удаан тогтолох нь бэрх байдаг чимэг юм байх. Тэгтэн хайргүй батлан заяаны ханууд байх тохиолдлууд мөн бас байдаг.
Жадүрэг юу яв. За тийя өнөөдрийнхөө үлийг дүүргийа буурлаа гэлайлаа. Тэмүүжинд асуух юм байна уу? Я урсиман үлүнэрийн эрдмийн үлэр хөөрөгцөн хөөрөлдөн. Махан мэйнд ноён болон тогтгэ урсмин. Гэлайлаа. Yeah.